Одоо утсааны бичлэгийн дараа та бүхэндээ нэгэн бичлэгийн талаар Кубын нэрт өдөрдөгч Фидель Кастрогийн талаар түүний амьдралын залуу насны талаар та бүхэнд бичлэг бэлтгэж хөрвүүлж байна. За ингээд бичлэгээ таалцаа ярихаарай. За Фидель Алехандро Кастро Рус буюу бид бүхний мэдэх Фидель Кастро бол 1926 оны 8 дугаар сарын 13-нд ферм дээр гэрлэлтээс гадуур төрсөн юм. За түүний аав Анхел Кастро нь Кастро Аргиз нь Испани баруун хойд хэсгийн Галикиас Куб руу цагаажилсан Испани гаралтай хүн юм байна. За анхны гэрэлтэй зослуулсны дараа тэрээр гэрийн үйлчлэгч Канар гаралтай Лина Роз Гонсалесийг нууц амраг хожим нь 2 дахь эхнэрээ болгон авсан. Тэд хамтдаа 7 хүүхэдтэй болсон бөгөөд тэдний хувьд Фидель байсан. За тэгээд Кастро 6 настайдаа багш хамт Сантьяго де Кубад амьдрахаар илгээгдсэн бөгөөд 8 настайдаа католик сүмд баптист хүртсэн. За түүний баптизм хүртснээр Кастро Сантьяго дэх Ла Сайло дотор байранд суралцах боломжтой болсон бөгөөд хожим нь Сантьяго дэх Иезусуудыг удирдах долларын сургуульд илгээгдсэн юм. За 1942 он бол эрхийн 2 дугаар тайм бол яг эд өрөнд 9 үе. За Гисетич Кастро Гавана дахь Иезусуудыг удирдах Эл Коллеж де Бленд сургуульд шилжсэн. За 45 онд яг дайн дуусаж Фидель Кастро маань Гаванагийн их сургуульд хуульч мэргэжлэр суралцаж эхэлсэн бөгөөд тэнд тэрээр оюутны идэвхжүүлэлт болон их сургуулийн доторх хүчирхийллийн гангстертизмын соёл нэлээд автсан. Ер нь бол нэлээд дээрэм оюутны их сургуулийн дотор хүчирхийллийн соёл идэвхтэй болж нэлээд автсан юм. За империализмын эсрэг хүсэл тэмүүлэлтэй болж Карибын тэнгис дэх Америкийн нэгдсэн улсын оролцоог эсэргүүцсэний дараа тэрээр их сургуулийн оюутны холбооны ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй кампанид эхэлсэн. Кампанид ажил эхлүүлсэн байна л нэг юм амжилтгүй кампанид ажил эхлүүлсэн. За Фидель Кастро ерөнхийлөгч Рамон Граугийн засгийн газрын авилга хүчирхийллийг хатуу шөмжилж 1946 оны 11-р сард энэ сэтгүүр олон нийтийн өмнө үг хэлж хэдэн сонины нүүр хулцнаа нийтлэгдэж анхны энэ гараагаа эхэлсэн байдаг. За 47 онд Кастро Эдроба Чипасын үүсгэн байгуулсан Кубын ард түмний нам буюу Партидо Ортодокост элсэн. За харин 47 оны дараагаар 48 онд Чипас өөрийнхөө үүсгэн байгуулсан Кубын ард түмний нам болох Партидо Ортодокосоос ерөнхий сонгуульд 3 дугаар байр эзэлж ерөнхий сонгуульд амжилт гаргаж чадаагүй ч Кастро түүний өмнөөс ажиллахад тууштай байсан юм. За Гавро бүлэглэлийн удирдагчдыг цагдаагийн офицероор ажилд авснаар оюутнуудыг бүр илүү хүчирхийллийн улам бүр нэмэгдэж зүгээрийн бүлэглэлийн дээрвчүүнийг цагдаагийн офицероор ажилд авсан гэсэн үг. Кастро их сургуулиас гарахыг шаардсан үхлийн аюултай занал хийлд хүрсэн боловч тэрээр хатууд хатгалзаж буу ирж зэвсэх найзуудаараа өөрийгөө хамгаалуулж хүрээлүүлж эхэлсэн. За Кастрогийн эсэргүүцэгчид түүний тухайн үед бүлгэлтэй холбоотой аллах үйлдсэн гэж буруутгаж байсан ч эдгээр буруутгад нотогдлоогүй одоо хүртэл хэвээр л байгаа. За 47 оноос 50 оны хооронд яг Кубад марксизм тэлгэрэж бослого өмнө яг эд гал наасч байсан үе. За би ард түмэнтэй нэгдэв. Цагдаагийн элтэст олон хүн дайран өнгөрөхөд
норсон винтов шүүрэн авч би бүрэн аяндаа гарсан хувьсгалын үзэгдлийг харсан. Энэ дуршлаг намайг арт төвний үйл хэрэгт өөрийгөө улам бүр таниулахад хүргэсэн. Миний анхны шатны Марксист санаанууд бидний зам байдалтай ямар ч холбоогүй байсан. Энэ бол Мартин империалистийн эсрэг, колониалын эсрэг, ардчлалыг дэмжиж үзэлтэй залуусын хүмүүсийн хувьд бидний аяндаа гарсан хариу үйлдэл байсан гэж Фидель Кастро нэгэн цагт хэлсэн байдаг. За 47 оны 6 дугаар сард Кастро Доминикан улсад Рафаэль Трухолыг засгийн газар түлхэн унгаах төлөвлөгөөд экспедицид нээгдсэн. Зэргийн хүчин 1947 оны 7 дугаар сард Кубаас хөвөхөөр төлж байсан Граугийн засгийн газар Америкийн нэгдсэн улсын дарамт шахалтаар довтлохыг зогсоож Кастрог баримтчилгахаас зайлсхийсэн. Гавана руу босч ирээд Кастро ахтар сургуулийг сурагчдыг засгийн газрын бие хамгаалалтыг хөнөөсөн явдлыг эсрэг оюутнуудын эсэргүүцлийн жагсаалаад тэргүүлэх үүрэг гүйцэтгэж эсэргүүцлийн жагсаал болон дараа нь коммунистуудын сэжиглэгдсэн хүмүүсийг дарангуйлсан нь 1948 оны 2 дугаар сард идэвхтнүүд болон цагдаа нарын хооронд хүчтэй мөргөлдөөнийг үүсгэж Кастро хүнд зодсон юм. За түүний дараагийн олон нийтийн өмнө хэлсэн үг нь зүүнний үзэлтэй байсан бөгөөд Куб дахь нийгэм эдийн засгийн тэгш бус байдлыг буруу шаасан байлаа. За 1948 оны 4 дугаар сард Кастро ерөнхийлөгч Хуан Пероны Аргентин засгийн газрыг ивэн тэтгэсэн Кубын оюутнуудын бүлэглэлийг удирдан Колумби Боготод аялсан. Тэнд зүүнний үзэлтнүүд удирдагч Хорхе Илер Гайта хоёрын хөнөөсөн армийн дэмжлэгтэй эрх баригч консерватор болон зүүнний үзэлт либералуудын хооронд өөмийн самуу мөргөлдөөнд хүргэсэн юм. Кастро цагдаа гэлтсээс буу улгайлж либералууд үе хэрэгт нэгдсэн. Цагдаагийн дараагийн мөрдөн байцаалтаар түүний аллах оролцоогүй гэж дүгнжээ. 1948 оны 4 дугаар сар Богота хотод болсон дэд хэмжээний уулзалтаар Америкийн улсуудын байгуулагдаж эсэргүүцлийн жагсаал болж Кастро түнд хэлсэн. Марксизм надад нийгэм гэж юу болохыг зааж өгсөн. Би ойд нүдэ болсон. Хойд эсвэл өмнөд хаанч байгааг мэдэхгүй юм шиг байсан юм. Хэрв та эцэст нь ангийн дэмжлэг түүхийг үнэхээр ойлгохгүй эсвэл яаж л нийгэм баян ядуугийн хооронд хуваагддаг зарим хүмүүс бусдыг захирч мөлждөг гэсэн тодорхой ойлголттой бол та ойд төрсөн юу ч мэдэхгүй сарамгчин байна хэмээн хэлсэн байдаг. Кубад босож ирээд Кастро автобусны үнийг нэмэгдүүлэхийг засгийн газрын оролдлогын эсрэг жагсаалын гол дүр болсон. Тэрээр Мерта Диаз Баларта гэрлэж Кубын элитүүдийн амьдралыг хиймэгтэй танилцсан юм. Дараагийн сонгуул Партидо Отогнодыг шинэ нэр дэвшиж Карлос Перес Сокарес ялсан. Кастро зүүнний үзэлтэй болж Кубын асуудлыг авилга дэлгэцсэн улс төрчтэй алдаа дутагдaltaй гэхээс илүү капиталист нийгмийн салшгүй хэсэг буюу хөрөнгөчийн дарангуйлал гэж тайлбарлаж утга учиртай улс төрийн өөрчлөлтийг зөвхөн хувьсгал бий болж чадна гэсэн марксист үзлийг баримтаасан. Гаванагийн хамгийн ядуу оролдож ажиллаж байхдаа тэрээр оюутнуудыг арьсангөөр ялгарлан гадуурх хөдлийн эсрэг компанид ажил идэвхтэй оролцоор ирсэн юм. 1949 оны 9 дугаар сард Мертаго Фидалтай төрүүлсэн тул хосууд Гаванагт том байр нүүсэн. Кастро өөрийгөө эрсдэлд оруулсаар байсан бөгөөд хотын улс төр идэвхтэй оролцож коммунистууд болон Партидо ортодоксын гишүүдийг багтаасан 9 сарын 30-ны өдрөнд хэлсэн. Бүлгийн зорилго нь их сургуулийн доторх хүчирхийллийн бүлэглүүдийн нөлөөллөхийн эсэргүүцлэх миний ойлгосноор бол яг энэ бүлгийн зорилго нь бол их сургууль доторх хүчирхийлэл хийдэг бүлэглүүдийн нөлөөллийг багасгаж эсэргүүцэх үйл явдалтай ийм бүлэглэл гэж ойлгосон. Амлалтаа үл харгалзан Периа нөхцөл байдлыг хянаж чадаагүй бөгөөд үүний оронд тэдний олон ахлах гишүүдэд засгийн газрын яамдын ажлын байрыг санал болгосон. Кастро 11-р сарын 13-нд хөдөлгөөн сайн дураараа үг хэлж
засгийн газрын бүлэглүүдтэй хийсэн нууц хэлэлцээрийг илтэж гол гишүүд нь тодорхой болсон. Үндэсний хэвлэл мэдээллийг анхаарал татсан энэхүү илтгэл нь бүлэглүүдийг урлаж Кастро эхлээд хөдөө орнотод дараа нь Америкийн нэгдсэн улсад нуугдаж зогтсон. Хэдэн 7 хоногийн дараа Гавана руу буцаж ирээд Кастро тайван байж их сургуульд анхаарлаа төвлөрүүлж 1950 оны 9-р сард хуулийн докторийн зэрэг амжилттай хамгаалсан билээ. За одоо болохоор яг улс төрийн яг нэр дэвшээд яг энэ улс төрийн салбарын карьер нь бол яг 2 жил яг ингэж тууштай үргэлжилсэн байдаг л да. Кастро 1938 онд Америкийн нэгдсэн улсын армийн штабын дарга Малин Крэгтэй хамтран генерал Фулсанхо Батистагийн ерөнхийлөгчийн аламжууллыг түлхэн хангах зорилготой байсан анх. Кастро санхүүгийн хувьд дампуурсан ч гочлог ядуу кубчууд үйлчилдэг хуулийн төлслийг хамтран байгуулсан. Дараа нь мөнгө, материалыг эд зүйлсэд бага анхаарал хандуулдаг Кастро төлбөр төлөөгөө түүний тавилга хураагдаж цахилгаан тасарсан нь их нэрийг нь зовоож байсан. Ер нь бол ингээд Кастро бол ер нь нэлээд ядуурлын ирмэгтэй тулсан гэсэн үг. Тэрээр 1950 оны 11-р сард Синфугээс хотод ахлах сургуулийн эсэргүүцлийн нисэл оролцож боловсролын яамны оюутны холбоог хориглохын эсэргүүцэн цагдаа нартай нүр тулсан. Харин цагдаа нар түүний баримтжилж хүчирхийл үйлцсэн хэрэгээр ялсан боловч шүүгч уг гэрийг хэрэгсэхгүй болгосон юм. Түүний Кубад итгэх итгэл найдвар Чибас болон Партидо Ортодоксо дот дээр төлөвлөж байсан бөгөөд тэрээр 1951 онд Чибасын улс төрийн титэлтэй амиа орлоход оролцсон. Өөрийгөө Чибасын залгамжлагч гэж үзсэн Кастро 1952 оны 6 дугаар сарын сонгуульд Конгресс нэр дэвшихээ үзэлтэй байсан ч ортодоксын ахлах гишүүд түүний радикал нэр хүндээс айж түүний нэр дэвших хүсэлтөө татгалзсан. Нам нь бол түүнийг Гаванагийн хамгийн ядуу дүргүүдийн намын гишүүд төлөөлөгчдийн танхим нэр дэвшүүлж кампанид ажил эхлүүлжээ. Харин ортодоксчууд нэлийн дэмжлэг авсан бөгөөд сонгуульд сайн амжилт гаргана гэж таамаглаж байсан. Кампанид ажиллахаа үеэр Кастро нэгдсэн үйл ажиллагааны намаас улс төрт эргэн хэлсэн ерөнхийлж асан генерал Фулконсо Батистад уулзсан. Батиста түүнд амжилттай болвол засаг захиргааны байр суваа алд санал болгосон. Тэгээд хоёул Периогийн засаг захиргааны эсэргүүцэн ч тэдний уулзалт элдэг ерөнхий байдлаас хэтэрсэнгүй ерөөсөө. 1952 оны 3 дугаар сарын 10-нд Батиста сэргийн эргэлтээр засгийн газрын эрхийг авч Перио Мексик руу дөрвөн зогтсон. Өөрийгөө ерөнхийлж гэж зарласан Батиста төлөвлөсөн ерөнхийлж сонгуулаа цуглуулж шин системээс сахилга баттай арчилсан гэж тодорхойлсон. Батистагийн алхам Кастрог албан тушаалд нэр дэвших эрхийг асуусан бөгөөд босод олон хүний адилтай үүнийг нэг хүний дарангуул гэж үзсэн. Батиста баруунтыг шилжиж чинээлийн элитэд болон Америкийн улсын харилцаагаа бэхжүүлж зөөдөлбот улстай дипломат харилцаа татсалж үйлдвэрчдийн хэвлэлүүдийг дарангуйж Кубын социалист бүлгүүдийг нэлийн хавч эхэлсэн. Батистагийн эсрэг санаатай Кастро засгийн газрын эсэрхийдэн хууль эргэцэн хэрэг үүссэн боловч эдгээр юунч болоогүй бөгөөд Кастро дэглэмийн төлхөн унах өөр аргууд талаараа нэлийн нухастай бодж эхэлсэн л да. За тэгээд одоо бол яг хамгийн чухал юм. Цэргийн баатар хийсэн томоохон халдлага цэргийн хөдөлгөөнүүд яг 52 оноос эхэлж байгаа юм л та. За Кастро хөдөлгөөн нэртэй бүлэг байгуулсан бөгөөд энэ бүлэглэл нь нотисын системээр үйл ажиллагаа явуулж Эл Акосотор буруутгагч нэртэй газар доорх сони хэвлүүлж Батистагийн эсрэгчдийг зэвсгэлж сургаж байсан. 1952 оны 7 дугаар сард дэлгэрүүлэх кампанид ажил эхлүүлж жилд 1200 орчим гишүүнтэй болсон бөгөөд ихэнх Гаванагийн ядуу дүргүүдээс гаралтай байсан. Хувьсгал социалист Кастро улс төрийн донд зэргүүдийг үзэлтүүдийг айлахыг болгоомжуулж коммунист ардын социалист нам PSP-тэй эвсгэхээс зайлсхийж анх раавуулдаг PSP гишүүдтэй холбоотой байсан. Кастро Ориенте мужийн Сантьяго дахь Куб дахь галан байрлах цэгийн Гарзинон дахь Мокодагийн цэргийн бааз руу хийх төлөвлөгөөтэй хаалга зэвсэг нөөцөлж Кастрогийн дайчид армийн дөрөв тутас өмсөж 7 дугаар сарын 25-нд
баазыг нэвтэрж ирж нэмэлт түүж ирэхээс өмнө хяналт авч дэвслийн агуулгад дайран төлөвлөсөн байна. Шинэ дэвслийг хангагдсан Кастро Оринтогийн Ялоузевскийн дунд хувьсгал өрнүүлж цаашд бослог гаргахыг зорж байв. Кастрогийн төлөвлөгөө нь Испани цэргийн баазууд дайрсан бөгөөд 19-р оны Кубын тусгаар тогтнолтой тэмцэгчдийн төлөвлөгөөд уриалсан байв. Кастро өөрийгөө тусгаар тогтнолд ирж Хосе Мартин налгамтгаж гэж үздэг байсан юм. За энэ хүрээний яг нэг юм игзэгтэй үе дээр хаалтлан сагслаа. За маргааш буюу удахгүй яг энэ хэсгийг мөргөлдөө бааз руу исэн мөргөлдөөний үргэлжлүүлээд Кастрогийн хорох ялын амьдрал болон 7-р сарын 26-ны өдөлгөөн мөн Верна ажиллагаа хувьсгалын ялалтуудыг та бүхэндээ өргөх болно. Баярлалаа. Баяртай.